болж байна. Би зүгээр нэг юмыг асуу гэж бодож байна. Жишээлхэд одоо жүжигчдийн тухай киног үзэх юм бол би ингээд бас ингээд сониноор хүлээж авдаг тий. А гэтэл лам хүний тухай маш олон кино манай Монголд байдаг. Ялангуяа социализмын үеийн одоо зүгээр тий үзэл сурталын үеийн гэж хэлж болох юм. Тэр үеийн лам нарын тухай өгүүлсэн кинонуудыг бид нар яг үзэл сурталын үеийн өнгөрсөн ч гэсэн бид нар киногаар нь ингээд үйл явдлаар нь хайрлаж үзээд идэг. Гэтэл яг ингээд лам хүн тухайн үеийн үзэл суртал шингэсэн киног үзэхэд лам нарын тухай одоо өгүүлсэн киног үзэхэд юу яаж хүлээж авдаг болоо. Жишээлхэд бол лам нарыг бол одоо хамгийн эвгүй царайтай нөхдүүдэд лам овцсон өмсүүлэл тоглуулж байгаа шүү дээ ер нь тий. Зүгээр таасаа эвгүй царайтай гэлээ. Эвгүй царайтай гайгүй байна. Алуурчин болгож харагдаж байгаа юм шиг. Хүчирхийлэгч болгож харагдаж байгаа юм. Тэр чинь амар зүйл шүү дээ. Одоо бүр тэгвэл тэд нар муу хүн байсан гэж хэлээд одоо нэг маргааныг эцэслэх аргагүй гэж бодоход бодит хүн дээр ярил л богд манай 8 дугаар богд. 8 дугаар богд гэдэг маань тусгаар тогтнолын орой манлайнаас. 8 дугаар богдын тэр тусгаар тогтнолын төлөө тэмцэл байгаагүй бол бид нэр эрхчлөө тусгаар тогтнол тусгаар Монгол улс гээд тийм ээ зүрхэндээ нандих хэн зүйл байхгүй байх байсан. Тэрний төлөө зүтгэсэн энэ бодит хүнийг кино урлаг Монгол кино урлаг гэж эхэлжсэн үе дээр л Сүхбаатар кинон дээр Сүхбаатар гэдэг нэг гарамгай жанжин гаргаж ирэнгүүтлээ тэр хүнийг богдоор алуулчихж байгаа юм шиг. Богд хэрхэвч тийм хийхгүй тийм таамнал байхгүй тэр хоёр хоорондоо шатар тоглодог байсан. Сүхбаатар богдыг хүндэлдэг байсан. Тэгтэл ямар түүх бичлэгдэж тийм байхгүй байхад богд гэдэг бодит хүнийг богдыг хороолгоод байхдаа зэрэг одоо бид нэр энийг ойлгомоор байгаа юм л да. Бид нэр тэр жилүүдээс үлдсэн тэр тарих угаалтал гэж хэлэх юм да. Бид нар ухамсаргүйгээр тэднийг муухай хардаг үзэл байгаад байна шүү. Энд засвар тайлбар хийлээ. Энийг одоо бүр тодорхой болгоход кино урлаг маш хүчтэй байхгүй. Одоо бас хэдэн жилийн өмнө манай одоо Дашчамбал татсан бүдийн гүнхний сургуулийнхан 8 жил бүдийн гүнхэн үтсний дараагаар юм дом 50 гэдэг нэг юм номын баяр хийдیں۔ Зүгэрлэх юм бол барууны сургуулиуч одоо бакалавр эднэр хамгаалаад нэг малгайгаа дэшээ чулуудаг маягтай зүгэрлэх юм бол ихтэй баяр бүгдээрээ нэг юм хонгор юм уу цайвар зүсмийн морь унаад туул гол руу очиод 2 хоног ном хурд юм л да. Тэр цайвар зүсмийн морь унж байгаа нь ямар учиртай вэ гэхээр бурхан багш нөгөө бясалгалд гарахын тулд хаан ширээг орхиод одоо орчлонгийн тэр өнг гоёыг орхиод бясалгал гэгэрлийн төлөө явахдаа цагаан морь унж явсан байт. Түүнийг бэлэгдээд хонгор зүсмийн морь унж явдаг. Тэгээд ийм шанан малгай өмстэй. Тэгээд санамсаргүй байдлаар тэр морь унаа шанан малгай өмссөн лам нарын зураг нийгмийн сүлжээн дээр тавигдсан шүү дээ. Тэгсэн чинь тэрний дор тэр жигтэй үзээ ятсан. Ерөөсөө энэ муу баг эдрийг алаа тавиул тарна. Тэгэд яагаад зүгээр лам нарын зураг тавигдахаас хэд дахин өндөр эффекттэй тэр хүмүүс үзээ ядах стилийг төрүүлж ийнэ гэхээр юу байсан гэ? Шанан малгай. Тийм кинон дээр богдод нөгөө богдын хорыг Сүхбаатарт өгдөг лам нь шанан малгайтай байнгутлал тэгтлэн биднэрт тэр зургийг тэр хувцсыг ой тоонд маань дургуутсах хандлагыг бий болгож ийм л байна шүү дээ. Эмзэглэл тий. Ер нь бол гэхдээ энэ дээр одоо социализм үед хийсэн үзэл сурталын үед хийсэн учраас урд нь нэг тайлбар өгж юмэр юм шиг байна л гэж санагдаж байна тий. Энэ урталт нь ийм үед хийгдсэн бүтээгдсэн кино шүү. Зөв шүүлтвэрээр хандараа гэсэн маягтайгаар тэр зөв баха тий. Бүр гарцаагүй.